За та бүхэндээ энэхүү бичлэг үзэж байгаа тухайн цаг мөчийн мэндийг хүргэе. За миний хувьд бол өөрийгөө олох аялал гэдэг нэртэй цуврал бичлэгүүдийг YouTube дээр болон Telegram шинээр үзэж байгаа Telegram YouTube дээр болон бусад группүүд дээр хуваалцаад явна. За миний хувьд бол 2020 оноос эхлээд 10 оноос эхлээд ерөнхийдөө өвний хөгжил чиглэлээр судалж уншиж суралцаж явж байгаад 20 оноос хүмүүстэй хуваалцаж сургалт мэдээлэлээ хийж эхэлсэн байдаг. За тэгээд яг энэ өөрийгөө олох, өөртөө танилцах, энэ хувь хүний хөгжил чиглэлийн бодлоо удирдах, хянах, ил далд ухамсар гэдэг маш олон сургалтууд, бичлэгүүд байдаг. За тэрнээс миний сургалт яг юугаар ялгаатай байдаг вэ гэхээр миний хувьд бол яг энэ 15 жил үйлдэл болгоод өөрийнхөө амьдрал дээр ингээд гаргацсан өөрчлөлтүүдийг жишээтэй ингээд сургалтууд дээр оруулсан байдаг. За тэр нь илүү нөгөө нэг энгийн ямар нэгэн англи үг хэллэг оруулахгүй ямар нэгэн тэр номын юу гэдэг ийм нэг ийм янз бүрийн үг хэллэг оруулахгүйгээр бүр энгийн хүмүүст ойлгомжтой зүгээр бид нар хоорондоо харилцан ярилцж байгаа юм шиг тэгээд нөгөө ойлгоход сурахад илүү хэлбэр аргаар ингэж сургалтуудаа нэг бүрчлэн детальчлан ингэ явуулдаг байдгаа алддаг группүүд төр. Тэгэхээр YouTube дээр ч гэсэн би яг энэ сувгууд дээрээ ч гэсэн энгийн хинч гарсан ойлгомжтой хинч ингээд нэрээ тийм байна ингээ хэрэгжүүлчих болох юм байна гэдэг талаас нь илүү амархан талаас нь хэцүү юм байна бодож л байгаа тэгж байгаа тэглэндээ гэдэг талаас нь биш та өнөөдөр эхлүүлж чаднаа за өнөөдөр эхлээд ингээд яваараа гэдэг талаас нь хамгийн амархан энгийнээр энэ өөрийгөө олох аялал гэдэг нэртэйгээр эхлүүлж өөрийгөө олох аялал гэдэг маань за яагаад өөрийгөө олох тухай яриад байгаа гэхээр энэ нэг маш олон цуврал хичээлүүд дээр угаасаа яванда гарна. За өөрийгөө олно гэдэг маань бид нар ил болон далд ухамсар гэж ярьдаг тий. Тэгээ ил ухамсар гэдэг нь 5% хуваараа бид нар энэ логик сэтгэлгээгээр 5% хуваараа бодох сэтгэхтэй ярих ингэж юмаа зохицуулдаг. 95% нь болохоор бидний амьдралыг автоматар удирдах гэдэг буюу тэрнийг далд ухамсар гэдгээ гэж нэрлэдэг байгаа таад маань зөндөө сонсч ирсэн баг. Тэгэхээр 95% тэгвэл бидний амьдралыг автомат бид нарыг ингээд өөрөө хүсээгүй байх ч юм уу тийм ингээд автоматар удирдах байгаа юм бол тэрийг тэн дотор таалагдахгүй програмчлууд маш их байдаг юм билээ. Би яг өөр дээр 10 оноос эхэл ном уншаал өөрийгөө бодлоо хянаал ажиглал бид нар ингээд өдөр тутам хэлдэг үгнүүдээ хүртэл өөрөө мэдээдэг хэлдэг юм байл шүү дээ. Тэгэхээр хүн хэлэхэргүй шүү дээ би тэгдэггүй шүү дээ гэдэг мөртлөө яг ингээ өөрийгөө ажиглаад өгүүлтлээ ажиглаад бодлоо хянаад эхлэхээр яг нэрээ би тэгж боддгийм байна. Би тэгж хэлдгийм байна байг. Тэрийгээ өөрөө анзаардгүй юм байна гэдэг юмнууд ингээ олоод харцдаг. За ингээд өөрийгөө олох аялал маань их сонирхолтой. Энэ нь яадаг вэ гэхээр надад таалагдахгүй характерууд, зан байдлууд, уур уцаар юу гэдгийг стресс бухимдал, бие барих чадвар, тухайн нөхцөл байдал тохируулж харьцах ингээ харилцааны ур чадварууд бид нар маш их юмар дутуу байдаг. Тэгэхээр тэрийгээ би яг ийм л болмоор байна. Би яг ийм л хүн болмоор байна гэдэг нэг ийм өөрийн хувилбараа гаргаад тэгээд яг тэрийгээрээ өөрийгөө ингээ шинжлэн дахиж тэр 95% тэр далд ухамсарын програмыг чинь дадал зуршил дээр суйрлуулан дахин програмчлал шинжлэх боломжтой байдаг гэдгийг би анх багш нарын сургалтаас сонсоод маш их баярлж байсан. Хүү тийм үү ямар тэгвэл би л хичээх хэрэгтэй юм байна гэдэг. За тэгээ ерөнхийдөө үйлдэл олгож эхэлсэн, өөр дөрөө туршиж эхэлсэн. Гэр бүл дээрээ нөхөр дээрээ тийм тэр туршилтуудаа би сургалтууд дээрээ яриад явдаг. За тэгэхээр энэ өөрчлөлтийг л та бүхнийг хийгээсэй л гэж бодож байна. Тэгээ өнөөдрөөс эхэл бид нар энэ амьдралынхаа туршид энэ энэ хорвоогоос буцаа амьдралынхаа туршид л өөрчлөгдөнө. Энэ ганцхан өдрийн дотор, ганцхан жилийн дотор, хэдхэн жилийн дотор болдог юм биш. Гэхдээ ажиллаж эхэлсэн өдрөөс чинь эхлээд цаашаа бид нар өөрчлөлтийг мэдэрж өөрөө тэрнээсээ таашаал авч илүү их сонирхолтой болж эхэлсэн цаашаа. Миний хувьд л тэгдэг таад маань яах юм аа хүн болгоных өөрөх. Жишээлбэл миний сургалтанд орсон 100 хүний нэг нь л яг ингээд өөртөө ажиллаад эн чи ямар гоё юм бэ сонирхолтой юм бэ би энийг өөрчилсөн багшаа энийгээ тэгсэн багшаа гэж тэгэхэд надад энэ бол маш том миний хувьд бол 100 хүнээс нэг нь ингээд
өөртөө ажиллаад эхлэхэд энэ бол маш том амжилт байдаг. Яагаад гэвэл хүмүүс үйлдэл ерөөсөө хүмүүсээс гардаггүй. Үйлдэл авдаггүй гэсэн. Одоо жишээлбэл бид нар нөгөө нэг их тийм одоо нойртой хүмүүс байдаг шүү дээ. Яаж чичээгээл заастаа өглөө боссондоо гэж цагийн ажилгүйдээ ингээл 6 цагт босдог зуршилтай болондоо би. За эсвэл 6 цагт болоод босоод 7 цагт ажилдаа явдаг хүн за нэг 5:30-д босоод нэг 30 минутыг яг өөртөө ингээд зорцуулна гэд тэ бясалгал хийх ч юм уу, йог хийх ч юм уу зорцуулна гэл тэгэхэд ингээд чадахгүй байдаг тий. Тэгэл за тэгж за маргааш нас за эх сараас гисээр яваад 1 жил 2 жил яг тэрэн шиг хүнээс ингээд ямар нэгэн үйлдэл гартлаа бүр ингээд хичнээн жилч болж магадгүй. Тэг хэдэг өдрөөс эхлээд. Тэгэхээр яг энэ одоо бичлэг сургалтуудыг үзээд би даадад маш энгийнээр амархан өөртөө ингээд жижигхэн юмнаас ингээд алхмаас эхлээд нэг алхам, хоёр алхам, гурван алхам гэл ингээд тэртээ дөрөв бид нар насан туршид өөртөө ажиллана. Илүү сонирхолтой санагдаад эхлэхээр бид нар угаасаа ажиллаад эхлэн дараа нь тэр нь өөрөө дадал зуршлын хэмжээнд ингээд тэрийгэл ингээд автоматар хийдэг болтлоо бид нар ингээд тэр өөртөө ажиллана л гэсэн. Тэгээ энэ аргачлалуудыг нэг бүрчлэн детальчлан одоо сургалтууд дээр ярьдаг те. Тэгээд энэ бичлэгүүдэрээ ч гэсэн би ингээд хөөх юм чиглэл ингээд өгөөд явах ийм зорилготой байгаа. За тэгээд зорилгоо бид нар зорилго гэдэг нь амьдралын зорилго шүү дээ. Амьдралын зорилго. Та яг энэ амьдрал дээр одоо сүнсний түвшинд ярих юм бол та яг юу бүтээх гэж энэ 12 ертөнцийн дээр мэдлсэн бэ гэдэг хүртэл чухал болд юм байлээ. Тэгээ яг энэ амьдралаас та ингээл би тийм юм байхгүй, ингэж яахгүй, ингэж чадахгүй байна, ингэж бүтэхгүй байна гэж стресстэй те. Тэгээ яг юу хүсэж байгаагаа бас ингээ өөрөө мэдэхгүй мөртлөө одоо ингээд нөхөрлөг аав ээж рүү ингээд бухимдаад байдаг хүмүүс байдаг шүү дээ. Гэтэл яг тэрийг өөрөө эхлээд тодорхой ойлгох хэрэгтэй байхгүй амьдралын зорилго гэдэг. Би яг энэ яаж амьдруул яг би ингээд нэг юм гоё амьдрах гэдэг юм тий. Сэтгэлээ амар амгалан юм уу? Ад жаргалтай амьдрал юм уу тий? За баян тансаг амьдрал юм уу? Элбэг хангалуу юм уу? Эрхчлөөтэй одоо цагийн эрхчлөөтэй тий ингээд хүссэн үедээ ингээд усан дөрвөгөө явдаг тий хин нэгэн дарах зэрэгт баригдахгүйгээр амьдрахыг хүсэж байгаа мó хийн тулд би юу хийх ёстой миний дотоод яг хүсэл мөрөөдөл юу юунд илүү сонирхолтой татагдаад дурлаад байдгийг гих мэдчлэн асар олон юмнуудыг бид нар сургалтаас сурна. Тэгэхээр бидний өнөөдрийн хамгийн анхны алхам яг би энэ амьдралд юу бүтээгээд буцах вэ? Юу хийх гэж ирсэн юм бэ гэдгийг олох нь л чухал. Яг ингээд би тэрийг олохын тулд ингээд бодлоо хянахаас, өөрийгөө хянахаас дотоод руугаа жоохон анзаарч өөрийгөө одоо бидний гадагшаа урсаад байгаа энэ анхаарлын төвлөрөл шүү дээ. Одоо фэйсбүүк байна, утас зурагт одоо тэгээ юу гэдэг ингээд бидний бүхэл анхаарлыг гадсан сорогдоод байна шүү дээ. Тэгээд өөрийгөө ойлгох, өөрийгөө хянах, өөрлөгөө зарцуулах цаг биднэрт маш хомс. Ийм 90 зуунд бид нар амьдраад байгаа хэрэг. Тийм учраас энэ цаг хугацаанд бид нар одоо амьдарж байгаа гэдгээ ухамсарлаж яг өөрөө өөртөө нүүр тулж яг ингээ алах малхмаар ингээ өөрийгөө одоо тий бодлоо би ер нь өдөрт юу боддөг ихэнх эсрэг юм уу ихэнх эерэг юм уу тий одоо ингээл бодол хянана гэдэг бол эхлэхэд хэцүү юм шиг боловч ингээд тэрийг ингээд цэрүүлэг тавьж байгаа дадуулах нь л хамгийн чухал байдаг шүү. За тэгээ өнөөдрөөс эхлүүлэх нь чухал шүү гэдэг бас тавтан хэлье. Тэгээд эн чинь нөгөө нэг аялал гэсэн үг. Ерөнхийдөө өөртөө танилцах. Тэгэхээр ингээд цааш алхмаар явнаа хэдүүлээ. За дараагийнх нь өөртөө танилцах. Өөртөө танилцах гэдэг маань ерөөсөө таны 95% амьдралын чи 95%-ийг удирдах байгаа тэр даалт хумсрын автоматар таныг удирдах байгаа тэр програмчил гэдэг байгаа дотор ч маш олон юм байна. Итгэл үнэмшил, тэр сонголтууд, тэр харах өнцгүүд тий тэр ингээд ерөөс ингээ автоматар эцэг их ах トゥ эргэн тойрны багш сургууль хүмүүжүүлэгчийн суулгасан тэр програмчлалаар л би ингээ тэрний л дагуу яваад байгаа учраас тэрийг би өөрийнхөө болгож өөрчлөе гэж шийдэх хэрэгтэй. За би өөрийгөө ингээ мяалаад, голоод, шүүмжлээд ийм бэ, тийм бэ гэж бэж болохгүй харчаад яг байгаагаар нь энэ миний буруу биш үү тий эн чинь миний төрсөн цагаас миний эргэн тойронд байсан хүмүүсийн суулгасан юм. Тийм учраас миний буруу биш учраас би зүгээр яг өөрийгөө байгаагаар нь хайрлан байгаагаар нь хүлээн зөвшөөрнө. Хамгийн гол нь танилцаж эхлэх хэрэгтэй байхгүй. Ямар муухай програм надад байна, ямар сайн давуу талууд байна гэдгээ бүр бичээд, тэмдэглээд, өөртөө ярилцаад, хянаад, дүгнээд ингээд тэгээд хаанаас нь эхлэх вэ гэдэг ингээд багахан алхмуудаас эхлээд бид нар ингээд танилцаад явхаар илүү гоё сонирхолтой, илүү хялбар, илүү амархан, илүү бас ингээд
боломжтой санагдаад эхэлнэ. Тэгэхгүй ингээд хүмүүс тэгдэг аягүй тийм юм том үнэтэй хэдэн саяын одоо ингээл 2 сая, 10 сая, 20 саяын сургалтууд байна л да оюуны хөгжлийн. Тэрлөө ингээд яг энэ дадлуудыг бий болгоогүй мөртлөө яваад орчдөг. Тэгээд тэр аягүй хэцүү санагдана. За тэгэл тийм дотроос ганц үгтэй өгүүлбэртэй тий хоцордог, үйлдэлж явахгүй бол хоцордог байхгүй. Хайр мөнгөний гар залгах. Тэрний оронд миний хувьд болохоор тийм зөндөө үзчихсэн харж ирсэн учраас хүмүүс хямдхан сургалтуудаа явуулдаг. Ерөнхийдөө тэгээд дараагийнхаа гүнзгий шатны сургалтуудаа өшөө тэр гадаад багш нарын сургалтуудад энэ төр ингээд суухаар болвол суйртай байж байгаа. Тэгээд өөрөө нэг багахан хэмжээний өөрийгөө ажиглаад эхэлсэн дадал зуршиллуудыг ингээд те амьдралдаа ингээд өдөр тутамдаа ингээд ийм өөрийгөө одоо те сайжруулах дадлуудыг бий болгоцсон хүн бол одоо дараа нь өшөө гой сайжруулад ингээд явах дараагийн алхмын үнэтэй те 2 3 4 саяын сургалтуудаа суугаад ингээд явах нь зөв шүү гэдэг бас зөвлөгөө бас давхар өгмөр байна. За ингээд өнөөдрийн бидний ярилцах цаг маань дуусчих шиг байна. Тэгээд дараагийн бичлэгүүдээр хэдүүлээ гой өшөө гой энийгээ задлаад дэлгэрүүлээд ингээд детальчлан гой сэдвүүдээр би та бүхэнтэйгээ мэдлэгээ олцох болно. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя.